Эхний мэдээ, Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн 9 аж ахуйн нэгжийн агуулгад шалгалт хийж худалдааг төр хугацаагаар зогсоогод байсан. За энэ хугацаанд өдөр тутмын хэрэглээгээ махаар хангадаг иргэд хүндрэлтэй байдалд орсон талаараа хэлж байна. Тэд танил итгэдэг нөөцийн махаа сонгон хэрэглэдэг гэдгээ учирлалаа. Энэ жилийн хувьд нийслэлд 5,000 тонн мах нөөцлсөн гэж албаныхан хэлж байгаа ч нөөцийн махны хүрэлцээ болоод чанар ахаад л асуудал дагуулж байна. Би нэг удаа нэг нөөцийн мах авсан юм гэсэн чинь тэр бол дандаа яс байсан. Тэгээ ясаарч бид ямар хоол их хөттэй. Шүлдэл голцоо хүүхдэд зориулж хоолж авч ясныхын шүлөөр энэс биш мах байхгүй. Тэгээд дотроо олсон гарчиж байгаа шиг айгүй бас арин зүйл байна. Тэгээд голоо болцоо тэгээ хилийн махныг цул мах л авч яваа юм. Өөр ямар ч арга байхгүй. Нэг хилээр нь аваад тэрийг нэг одоо цөөн байдаг талдаа болчих шиг. Мэдээж штэ ялангуяа тэтгэврийн хүмүүст бол хүн тусна штэ. Дахиад хэд чинь сүүлийн үед. Нэгдүгээр хямдхан, хоёрдугаар настай хүмүүс чингэж сайтай. Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн нөөцийн махын 40%-ийг үхрийн мах 60%-ийг хоньны мах эзэлж байна. Нөөцийн махыг 386 цагаар борлуулж байсан ч өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдэд түгээлт хийгдэг байна. Иргэдийн хэлж байгаагаар өдөр тутам хэрэгэлдэг махаа олж авахд хүндрэлтэй байна гэлээ. Тэгвэл нөөцийн мах анханасаа зөв шийдэл мөн эсэх. Хэрв зөв бол цаашид хэрхэн сайжруулах талаар эдийн засгийн барь суурийг сонслоо. Ер нь бол яг нэгэнд нийлүүлэх тасарсан эргэлт байгаа тохиолдолд бол үн өсөх ийм асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ нөөцийн махыг худалдаалахыг зогсоосон энэ асуудал бол ер нь хуулийн хэлтийн байгууллагууд хурдан шалгаад эргээд нийлүүлэлтээ хэвийн болгохгүй бол иргэдийн зүгээс бол махны үнийн дарамтанд бол орсон хэвээрээ байх ийм нөхцөл байдал үүсэ. Тэгэхээр цаашид бол ер нь бодлогын хүрээнд яг энэ нөөцийн махны асуудлаас гадна ер нь махны хүрэлцээ хангамж цаашдаа ямар байх вэ гэдэг дээр ер нь шалтгаан нөхцлүүдийг нь бол засгийн газраас маш сайн тогтоож олж илрүүлэх хэрэгтэй л дээ. Тэгээд тэрнийхээ дагуу хариу арга хэмжээнүүдийг авахгүй бол одоо зүгээр юм өдөр хоног арга заасан байдлаар тийм үеийн байдлаар явах юм бол ер нь бол махны нийлүүлэлт цаашдаа ч гэсэн ер нь тасарч явах ийм л нөхцөл байдал үүснэ. Зах зээлийн үнийн огцом өсөлт болон нийлүүлэлтийн доголдол өмнө ч давтагдаж байсан бөгөөд махны үнийн хэлбэлцэл нь нөөцийн махны бодлогын ач холбогдлыг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Эдийн засгийн хэлснээр нөөцийн махны үн болон нийлүүлэлтийг илүү доктортой байлгахын тулд нийслэл хотыг тойрсон эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэх алсын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэгээс ийм асуудал дахин давтагдах эрсдэлтэй гэж онцоллоо.